Таны амьдралын хамгийн том зорилго юу гэсэн бэ? Сэтгэл амгалан, тайван, эрүүл, аз жаргалтай гэр бүл байх юм болов уу? Сайн байна уу? Сайн байна уу? За өдрийн мэнд. Ээж биетэй ингээд танаас нэг 11 асуулт асуусан заяа. Миний нэр ямар утгатай вэ? Миний үгийн нэр чинь сүх жаргалын бишрэл. Заримдаа хүүхдүүд бишрэлт гэдэг тэ өсгөхтэй андуураад идэг тэ. Ер нь бол бишрэл. Яагаад аав ээж хоёр хүүхдээ ийм нэр өгсөн бэ гэхээр маш олон хүнийг гоё гайхшруулж, бишрүүлж, үргэлж вау гэж амьдэрдэг тийм гоё гайхамшигтай хүн болоосоо гэж бодож аав ээж хоёр хүүхдээ бишрэл гэдэг нэрийг хайрлсан байхгүй. Гэхдээ эмэг их нөхсөн нэр штэ. Та багтаа ямар мөрөдөлтэй байсан бэ? Ээж нь яг үнэлж. Үнэлж шүү дээ. Ээж нь их тийм 3 мөрөддөг байсан юм лээ. За. Нэгдэх нь 3 мөрөдөлтэй байсан ээж нь. Нэгдэх нь загвар өмсгч болно гэдэг. За. Тэгээ загвар өмсгч болно гэж байгаа 6 дугаар ангита загвар өмсгч том цолон багшин шав болоод ээж нь загвар өмсгчийн дэмжээнд явдаг байхгүй юу? Айгүйх өндрөлтөг тасгал хийгээд гоё. Тэгээд загвар өмсгч болно гэж мөрөддөг байсан. Хоёр дахь нь болохоор телевиз хөтлөгч болно гэж айгүйх мөрөддөг. Тэгээд хоёр дахь биелүүлсэн байх шүү. Тэгээ хоёр дахь одоо биелүүлсэн биз дээ. Радиог хөтлөгч хийгээл. Гурав дахь нь болохоор цагдаа болно гэж мөрөддөг байсан. Цагдаа. Тий, тэр нь яагаад тэгэхээр хэцүү шүү дээ. Тэгээд цагдаа бол их гоо шудраг өсийг биелүүлдэг ийм хүн юм байна. Тэгээ 3 мөрөдөлтэй байсан юм байна. Наадтай өдөржингөө гадуур явбал юу хийх вэ? Цуг. Чи даах юм ээж байгаа. Үйтг. Хаадаг шүү дээ. Тэгвэл оо Мэдээж би хүүхэд юм чи. хүүхэд ахтай тоглодог байсан тоглоомоор хамт тоглох юм байна. Ямар тоглоо? Ийм төмөр дугуй түрээд гүйдэг. Тэр дугуйг чинь бас түрхэд их авяас хэрэгтэй байдаг байхгүй юу? Унгаахгүй түрнгээд тэгээд парк орж хилээ тоглох юм болов? Би. Үсэхгүй юу? Тэгэл хоёлаа нэг гоё юм идэ лавд хоёрсоо булгах юм байна те. Булгах юм байна те. Тэгвэл тэгэл инх юм байна. Хоёлаа кино үзэл парк ороод жаал тоглоол жаахан амарж байгаа л хэлээ гэжтэй юм бэ. Хоол идэхгүй юм уу? Идсэн шүү дээ. Хоолоо идэдгээ хэлсэн шүү. За. Энэ амар хүнд асуулт байна. За, Аавтай хамгийн хайж танилцсан юм. Би бол мэднэ. I know. автаа ч нөө Би ярьчих. Тэгээд чи ярьж өгөх юм уу? yes. За чи битэрийн анх яаж танилцсыг нүдэн тархитал яриадаг. За ингээд аав чиглэлээр хамгийн анх нэг Манай дээд курсын тийм тэгээд курс. тий яг ээж ингээд амар орой болцсон тэгээ явах гэсэн чинь ангийнхаа хүүхэд нь хөргөжөхгүй тэгээ яг хөргөжөхгүй байжсэн чинь аав тэр ахыг дуудаад ороод байж минут ах нь хөргөж өгчөөд тэгээ ах нь байж тэгээд амарлаг явдаг баатар болоо тэгэл яачлаад нэг гоочлоо Тэр хоёр чинь их тайвны гүүр даваад тэгээд тэр орой чинь маш гоё Christmas орой. тийм цасгүй юу. Замын гудамжны гэрлүүд ингээд шарссан. Зөөлөн цас будраал. Тэгээд цасн дээр гişэнгөө Анхны цас байсан юм шиг. гээл тэр чимээ гардаг. Тэгээ би ингээд сувдаа тавьчихсан чинь аав чинь чичрээ. Чи яагаад дараад байгаа юм уу гэдгсэн чинь үгүй зүгээр гэ. Болорцгий чамс нэг юм асуучихгүй гэл. За юу юм бол гэдгсэн чинь хоёлаа үерхэж болох уу гэл. Тэгэхээр би за гэвэл яах вэ үгүй гэвэл яах вэ гэл асуусан чинь би чамааг үгүй гэж хариулахгүй байх гэж бодчиход. Тэгээд ээж нь амар шодруу байсан боо. За. Зүгээр шууд ингээ асуугаал тий. Тэгсэн чи одоо бид нэр яасан байхгүй нэг гоох гэсэн нэг захиа мөхөө хичээл ардаас нь тэгээд нөгөөх нь бодох нь надад цаг хэрэгтэй хэрэгтэй. тэгэл одоо яг тийм чин цагаараа байхгүй та нарын цаг хугацаанд чинь эмэгтэй хүүхдүүдийн үнэлэмж энэ айгүй тийм гоё цаг үед бас байна шүү дээ. Таны хамгийн сонсох дуртай дуу. Нэг айгүй гоё хамтлаг гарсан багш Монголд. Мэдээж нэг TO юм гээд нэг. Тийм үү. Тэгээд нарцсан юм. Нэг хөөрхөн хоёр банд тэр хоёрын тэр бүр нэг октиг харилгээд дунд фүү. Йоо тэр дунд бүр улаан фэн штэ. Аавс. Мэдээж аавал нөгөө ээжтэн зөрөөсөн дуу байлгүй яах вэ? Би чамд хайртай те. Тэр бол амар нэгт штэ.
Та намайг төрүүлэхэд өвдсөн үү? Тэгээд дараа нь намайг хараад юу гэж бодогдсон бэ? Хэвээ өвтгөр орох уу? Сүлдээ бүр хүний төвчээр хамгийн их тасраад миний өвчөө өөрөөр 5 цагт ус нь гараад тэгээ 11 цагт төрсөн байхгүй юу? Тэгэхээр ээж нь бараг 6 цаг 7 цаг орчим өвдөж байгаа байхгүй юу? Тэгээл хэвээ бүр ингээд нэг заримдаа гиз өвдөд гиз ингээ айгу бацалтай шүү дээ. Чи тэр бацалтыг 100 дахин Өрчүүлж илүү их өвдөлт ирнэ боддоо. Бүр ингээд тэгсэн чигээл миний хүү төрсөн харсан чи ийм хөөрхөн жижиг ийм жижиг хүнсэн. айгу том нүдтэй. Чи бүр амар том нүдтэй хөлт төрсөн шүү дээ. Бүр тэгээ боп бараг цагаан байсан. жоох нэг тийм бүр хэрли зүгчгч юм шиг нэг ч Ямар хүлээж? хари. Тэгээд айгу том давхраатай гарсан шүү дээ нөгөө. Би одоо давхраа ээжсэн байх. Мггүй миний хүү давхраа чинь ээж нас чам шиг байхдаа давхрааг байжгаад тэг жоохон том болоод ирэхээр давхраа орчдөг байхгүй. Чи тэгтээ давхраа орол та. Ингээ. Тэгээд Давхраа орно. орхлын нэг сонио Орно. Амьдралдаа хизээч авч үзэж байгаагүй тийм гоё бэлэг тэгэл харангуутлаа надаас төрсөн гिचүүдээ ямар гоё юм бэ гэж удаа. аав усууж байсан. Аав юу гэж бодож байсан бол? Аав чи юу гэсэн гэж аав чи яг төрхөн өрөөнд орж ирсэн штэ. Тэгэл орж ирэл аав чи ингээл тэрснээ ёо би бүр итгэхгүй нэ одоо миний хүүхэд гэж үү. Хамгийн анхны миний чи хамгийн анхны хүн юм чи. Ирээд үед бэр болж ирэх хүнд та юу гэж хэлэх вэ? Яа Гайгүй. гайгүй гон чин хэдүүлээ дөрүлээ ярилцдаг асуудал өстэй. Ээж нь ер нь надад бол хүсэл. ээж нь бол нэг л зүйлийг цагдаг шүү дээ. Хөрөнгө мөнгө, царай зүс, бэл бэнчин нэг чухал биш. Хамгийн гол нь амьдралаа аваад явах чадвартай тийм л сайхан бүсгүйтэй суух хэрэгтэй. Юу гэж хэлэх вэ? Хэлэх үг. Одоо ирээдүйн бэрдэ хандж хэлэх юм уу? Ээ. Хатан мэж нүлээж шүү. Хүсээ орилт авсан уу? Авшил боллоо шүү. Аах шүү. Өөр юу авсан бүр? Одоо өөрөө Басан үстэй энэ ч нэ. Тэгээ. гараад За за шүү дээ. баярлаа хүүдээ. Ийм гоё нэвтрүүлэгт ээжигээ ороод ээжтэйгээ хамт гоё орсонд тэгээд хүүгийнхээ цааш дуран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Цаг бол алт. Цагийг бити хийдийг өнгөрүүлээрэ. Тэ. За хайртай шүү дээ. За баярлалаа. Баярлалаа. Баяртай. Тэри. Энд суух юм уу? Юкс гэдэг. 감사합니다. За баярлалаа.